Сайн байцгаана уу? Эрхэм загас сонирхчдоо. Сайн байцгаана үзэгчдээ. Та бүхэнд Eco Televизээс бэлтгэн хүргэж байгаа хамттай загшлын нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. За энэ удаагийн дугаараар та бүхэнд загслыг сонирхож байгаа, шинээр сонирхож байгаа залуучуудаа зориулаад өвлийн урганы талаар тайлбар хүргэе. За өвлийн урга бол ерөнхийдөө зуны ургыг бодвол маш богинохон хэмжээтэй. Урга нь бол ерөнхийдөө өгөөшийг цооног руу унсан өгөөшийг босоо чиглэлд тогтоолох юм үүрэгтэй байдаг. Ихэнх үйлдвэрлэгчид болохоор урганы гар буюу мөн ташуур буюу үзүүр хэсэг урганы даврыг хамттан байгаа яг ийм байдлаар ихэнх үйлдвэрлэгчид үйлдвэрлэдэг. Үүнээс гадна зуны урга шиг тусдаа урга, дамар хамгийн энгийн хэлбэр бол энэ. Энэ бол хамгийн боломжтой хувилбар гэж ихэнх үйлдвэрлэгчид үздэг байгаа. За ингээд өвлийн урганы бас нэг онцлог тал нь ихлээр түүний хийсэн материал гэдэг. Материал болохоор ерөнхийдөө өвөл цагт гараа барихад даарахааргүй өөрөөр дулаан баг дамжуулах ийм материалаар гарыг бариулъя гэж болно. Миний гарт болохоор одоо үүсэн бариултай ийм материал мөн хоёр төрлийн ийм гарт хальтрахгүй ийм эрзэн мөн хуудас материалаар хийсэн ийм бариултай урга байна. За өвлийн урганы үндсэн хэсгийг та бүхэн түрүүний яриас ерөнхийд нь ойлгосон баг. Бариул, дамар, үзүүр. Тэгээд эдгээр бүх материалууд өвлийн хүүтэнд өөрөөр хэлбэл хаарч гэмтэхгүй уян хатан чадвараа хадгалахаар ийм байх ёстой. Тэгэхээр гол шин чанар гэхэл өвлийн хүүтэнд бол энэ бат бөх чанараа ерөөсөө алдахгүй байх ёстой. Уян харамхаа чанараа бол алдахгүй байх ёстой. Ялангуяа үзүүр хэсэгт энэ шаардлага бол маш өндөр тавигддаг. Тийм учраас үзүүр хэсгийг голцоо шилээ хуунцар гэсэн материалаар хийх нь илбэг байдаг л да. За ингээд өвлийн уурганы ерөөсөө дамар бол ингээд татах ч юм уу загсаа ороох юм загсыг барих үед ингэж утсыг ороох юм юу зориулттай байдгүй. Ихэвчлэн бол зөвхөн утсыг агуулах юм зориулттай байдаг. Утсыг агуулна. За өвлийн уурга миний гартлаар Техо 70 нэртэй энэ Финлянд үйлдвэрсэн уурга байна л да. Техо 70 уурга болохоор төрөл бүрийн бариулттай гэдэг. Энд болохоор үүсэн бариулттай, мөн неопрены бариулттай эсвэл хуванцар бариулттай бол ийм бол байж болдог. За өвлийн уурганы бас нэг гол хэсгийн нэг бол энэ кевок юм. Кевок буюу энэ одоо орсоор кевок буюу монголоор дохиур гэж нэрлэж байгаа. Тэгээ бид нар бүгдээр кевок гэж нэрлэдэг. Ийм дохиурууд болохоор төрөл бүрийн материалаар хийсэн байдаг. Миний гарт болохоор гуйлын кевок. Энэ бол олцоо тэмцээнд орцоо тамирчид бол өргөө хэрэгэлдэг. Маш мэдрэмжтэй юм кевок байна. За тэгээд Техо 70 ургын үзүүрт байсан яг хоо төлбөн хэлбэртэй одоо би бол цагирыг тайраад энэ кевок хийж өгснээр яг энэ уурганы үзүүрийн мэдрэмтгий чанарыг улам нэмэгдүүлж байгаа гэсэн үг. Тэгээ энэ мэдрэмтгий чанарыг нэмэгдснээр яг загас маш жижигхэн загас хүртэл ирээд өгөөснөөс зулгаах үед энэ загасчнууд бол мэднэ гэсэн энэ үзүүр хэсгийн улаан цэг бол доошлно. Тэр үед бол татна гэсэн юм байна. За уурга бол төрөл бүрийн зориултаас амар төрөл бүрийн байж болно. За үндсэн зориулт болохоор жижиг загасных, том загасных гэх мэт ийм зориултууд. За энэ Техо 2 бумеранг гэдэг ийм уурга байна л да. Энэ болохоор түрүүний Техо 70-ыг бодвол одоо 90 см мм том диаметртай дамартай хүчрэг бариул маш хүчтэй тийм мэдрэмжтэй мөртлөө хүчтэй юм уян үзүүр. Түүнээс гадна энэ дамрыг эргүүлдэг бариул бол тусдаа байрлсан байна. Энэ нэлийн том загас нь дээрээс нь энэ урганы үзүүрийг тоглоулахад зориулдаг ийм нэмэлт бариул орж ирсэн байна. Тав андарж байгаа тий. Түүнээс гадна юм бас тоолууртай. Энэ болохоор жишээ нь тэг гэдэг одоо тоон дээр тавья л да. Тэгээс эхлээд ингээд загсыг за буцаалаа гэж бодё. Уцаа гаргаад ингээд нууран дээр суугаад ингээд уцаа хөөхөд жишээ нь одоо сая бол 4 м уц бол эндээс гарсан байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр уцсныхаа усныхаа гүнийг юм ерөнхийд нь мэдрэх юм боломжтой гэсэн үг. За Техо 2 гээд шууд илүү чадaltaй том уурга байна л да. Энэ болохоор үзүүр хэсгийг болохоор хоёр хэсгээс бүрдэж байсан байна. Эхний хэсэг нь болохоор салган бойтойгоо анзарч байгаа. Эхний хэсэг бол дохиурын үүрэгтэй загас орлоо татхад загасчнууд бол мэдрэгдэх юм байна. Дараа нь энэ хоёр хоёулын дундуур нь уц орсон бол хоёулаа нийлээд
даацыг аавна гэсэн. Маш бүх бот, маш хатуу ийм уурга байгаа. Мөн тоолууртай бариулан тусдаа хийгдсэн. Тийм. За Техогийн уургануудын бас нэг давуу тал нь энэ дамрууд маш тийм сул иргэдэг, бас сайн сул иргэдэлтэй. Энэ бас их сайн үзүүлэлт байна. Одоо шинэ Техо 70-ийн энэ хоёр компоненттэй хийгдсэн арын үзүүр дотор, бариул дотор загсны дэгэгээ их хүртэл ийм савыг шийдэж гисэн байна. Өөрөлдөө загс барьлаа дэгэгээ солио ишиг хийгээд тагалчна гэсэн. Техо 2 дээр бумеранг урганд мөн бас ийм арын бариулыг үр ашигтай ашиглах үүднээс бас ийм загсны савд энэ бол таг гэсэн. Тэгээ аваад дотор нь дэгэгээ хийчих болно гэсэн. За загсл бас нэг хэрэглэж байгаа гол зүйлүүдийн нэг бол энэ шүүрийн шанаг байна те. Энэ Техогийн шүүрийн шанаг байна л да. Энэ хамгийн гол нь зөөлөн материалаар хийгдсэн хөлдөхгүй. Тэгээд энэ уян учраас энэ хийцээ үж их зүгээр байна. Бариул одоо ингэ харахад энэс өөр юм шулуун ч юм уу эсвэл хити босоо шанаг одоо хитрхи юм босоо ийм хийгдсэн тохиолдолд мөсөө авахд их хүнд байдаг. Тэгээд энэ хийцээ маш их төгс юм шиг. Энэ хоёр юм барил дээр ажил. Нэг нь одоо юм босоо барил дээр, нэг нь бол хөвтэй барил бүгдэн дээр нь төгжин. Түүнээс гадна нэг ивкэ тэгээд хармаалаад ч юм уу эсвэл яг зүгэндээ гэдэг яваад байна. Их ингийн. Тэгээд мөсийг шанааж авлаа. Тэрнээс гараа шанагдана гэж байхгүй шүү дээ. Мөсийг шанааж авлаа. Тэгээд хэрэв мөс тогтсон байвал жижигхэн тогшоод ингээ мөсөн дээр тогшоод илүүд мөсийг бол унагчиж болно. За үзэгчтэй уургыг одоо хэрхэн бэлдэх вэ? Энэ талаар бяцхан зөвлөгөө гээш. Ялангуяа шинээр өвлийн завслыг сонирхож байгаа залуучууд анхаараарай. Дамар байна. Дамартай уурга байна. Энэ дамартай. Дамар шинэ утсыг хэрхэн уух вэ? Тэгэхээр за бид нэр та бүхэнд ойлгомжтой хүүднээс ийм бүдүүн утсыг сонгож авсан ба. Их амархан ерөнхийдөө дамарнд утсыг ороо харга зууны дамрынхтай адилхан, флавишингийн дамрууч адилхан. Тэгэхээр дамрандаа утсаа барилуулад анх цаанаас ирж байгаа энэ гол утсаа шүү дээ. Энэ гол утсаа ерөнхийдөө энэ илүү гарсан үзүүрээр нэг ороогоод нэг удаа ороогоод тэгээд гол утсаа тойруулаад ингэ зангидах хэрэгтэй болж байна. Яг энэ зангидаас та харагдаж байна. Зангидлаа. Гэхдээ өөрөөр гол утсгийн дотор сул гүүхээр ингэ зангидна гэсэн үг шүү дээ. Тэгээд үзүүр хэсгээр дахин нэг жирийн зангидаас хий. За юм боллоо. За одоо ингэж уурган дээрээ барьж жагаад дамран дээрээ барьж жагаад тэгээ татъя. За ингэ болчлоо. За энийг тэгээд яг одоо утсаа яг ороочход л одоо болоо авчиж байгаа гэсэн үг байна. Өөрөлд дамарныхаа харалтаа одоо нөгөө өдөрөөс гарчсан дамартай утсаа барьж жагаад тэгэл ороочно гэсэн үг байна. Орох явцдаа та бүхэн нэг жигд сайхан тарааж өгөөрэй. Өөрөлд утсаа ороож авах хэвчээ дамраа жигд ингэ сайхан дүүргэж өөрөө хуруугаараа зохицуулж чаар. Тэгээд үрдсэн. За ингэ ороосон байдлыг харуулхад бол одоо энэ Техо бумеранг энэ уурганда би тэг 124 мм-ийн диаметртэй 13 кг даах юм даацтай юу яасан байна л да. Ийм ice braid suffix-ийн ice braid утас. Энэ өвлийн юм даав утас зориултаа энэ өөрөө хөлддөг юм утсыг ороосон баг та харж байна. За тэгээд энэ утсаа бол яг уурган дээр байгаа гогцоонуудаар гаргаад ингээд уургаад бэлэн болно гэсэн. Кивакод болохоор зориултын кивакод болохоор өөрсдөө ингээд утас орлоо. Кивакийн одоо утасны уурганы үзүүрийн мөн кивакийн даац авж байгаа хэсэг болгон дээр юм утас гаргах юм жижиг одоо энэ хөвцөр юм эрзэний юм хоолоонуудыг байрлуулж өгсөн. Тэгээ уурганы үзүүрээр өөрөлд утас ороод ингээд явна гэсэн. Ингээ уурга болно. Утасныхаа үзүүрт мэдээж та загслах зорилгоос хамаар төрөл бүрийн өгөөшүүд хэмэл болон байгалийн гаралтай өгөөшүүдийг хэрэгжилж болно. Тэгээд түүнээс хамаарлаад дэгээгээ сонгож авах хэрэгтэй.
За шинээр загслыг сонирхож байгаа хүмүүстээ зориулаад одоо төрөл бүрийн дэгэнд дэгийг одоо хэрхэн уух вэ? Энэ талаар зөвлөгөө өгье. За ингээ уцаа олгоод бид нар ямар ч юм бүдүүн мянцыг ашиглаад харин дэгэний гогцоо олгоод ямар ч юм өөр зүйл. Гэхдээ энэ дэгэний гогцоо гэж харагдахаар ийм санагдаж байгаа. За ингээд ямар ч дэгэний сүүгчээр уцыг оруулаад үүгээрээ үндсэн гол шугамынхаа утсыг 4-5 удаа ороогоод энийг та хэрвээ их хүчтэй зангилаа суулгах гэж хүсэж байвал 5-аас олон ороосон ч болно. Яг дэгэний хэсэг дээр үүссэн гогцоо руу оруулаад уцаад энэ дахиад гогцоо үүсэж байгаас энэ гогцоогоор дахиж оруулаад за тэгээд энийг дээгүүргээ татаад уучих гэсэн. Энэ маш хүчтэй юм. Сайн зангилаас болдог байгаа. За ингээд энийг оруулаад ийм болно гэсэн үг. Тийм ээ. Тэгээд энийг гол утсаа ингээд ингэж оруулаад энэ анхныхаа энэ оруулсан сүрүү хийгээд тань ийм болно гэсэн үг шүү дээ. Тэрийгээ дахиад өөрийн сүгч рүү хийгээд тэгээд ийм болно. Илүү гарсан хэсгийг хайчилж аавна. Ингээ маш цэвэрхэн энэ зангилаас болж байгаа. Болцсон уу? За ингээ үндсэн утас гэж. За дараагийн зангилаас болохоор Palomar node гэдэг. За утсыг 2 давхарлаа. Энэ давхархаа энд нэг гогцоо үүсч байна. Давхар утас харагдаж байна те. Энийг дэгээнийхээ гогцоо руу хий. Одоо үндсэн утас чинь бас 2 давхар байгаа. Энэ үзүүрийн гогцоо бол 2 давхар. Энийг нэг удаа зангидъя. Зангидсан үзүүр одоо зангидаасны үлдсэн гогцоог үндсэн яг дэгийг тэр гогцоогоор оруулъя. За тэгээд татъя. Тэгээ илүү гарсан хэсгийг бол хайчлан энэ өөрөө маш бүх үе явуулж байгаа. Бас. За тэг илүү хэсгийг бол хайчлан нэлээд сайн тулгаж хайчлал илүү дутуу юмгүй. Заагаас бол хар авахгүй юм байна. За ингээ утас байна. Ингээ байж ин энийг 2 давхарлаа. Ийм болно. Энэ давхарлангууд энэ үзүүр үзэн энэ үзүүрийг дэгээр үгээ хийн. Ингээд давхар ийм болоод ирнэ. Энийг нэг удаа зангидна. Тэгээд илүү гарсан яг энэ үзүүрийг үдсээ дэгээр үгээ оруулна. За ингээд татна. Татлаа. Илүү гарсан хэсгийг хайчиж аавна. Иймээс дараа хайчиж аавна. За үндсэн шугам шиг болтос. За загслыг шинээр сонирхож байгаа залуучуудаа ямар ч сан уурганы дамарнд хэрхэн утсыг одоо бэхлэх үү? Мөн дэгээгээ хэрхэн уух вэ гэсэн 2 зангилаасыг бол хэлж өглөө. За одоо ингээд хэдүүлээ. Одоо өвлийн цооногн дээр очиод загсыг одоо өгөө шиг хэрхэн тоглуулж загсны сонирхлыг татах вэ гэсэн энэ хичээлийг оръё. Өвлийн загшил зуны загшлаас юугаар ялгаатай гэж нэгдүгээртээ явахтай мөсөн дээр загсалчаа гэдгээр утгаар цооны гаргаа загсалчаад гэдэг утгаараа ялгаатайгаас гадна ер нь загшлын техникийн хувьд бол нэлээд
тийм ялгаатай байдаг л да. Зуны загслын үед болохоор ерөнхийдөө өгөөшийг бол хэвтэй чиглэлд нь шитээд хоолоос хэвтэй чиглэлд нь татчих ингэ тоглолдог. Өвлийн загслын үед болохоор өгөөшийг бол дандаа босоо чиглэлд нь бол вертикал те босоо чиглэлд нь бол тоглож байгаа л да. Өөрөөр хэлбэл энийг бол дээш нь доош нь татна гэсэн. Өөр энэ чинь ямар нэг тийм боломж байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ босоо чиглэлд нь яаж тоглох вэ гэдэг асуудал их чухал. Тэгэхээр чи ямар зоригтой байж те ямар болд ямар усанд хэрэг үнзгий гэдэг ч юм уу. Ямар засыг барих гэж байгаа ямар засыг барих гэж байна. Мөн дээрэс нь хэрглэж байгаа хэрэгслүүд чортыг хэрглэж гин үү? Эсвэл мармишгтэй дэгэнд жараагаа хийгээд өлгөө тоглуулж гин үү? Эсвэл яг балансир тоглуулж гин үү? Өлийн бэлснаа тоглуулж гин үү гэдэг бас хэрэгслүүдээс хамаарат. Зорилгоос хамаарат. Том загас барих гин үү? Жижиг загас барих гин үү гэсэн. Энэ бас зорилгоос хамаарат яг нь. Чи ерөөсөө л дараа техникүүдийг л эзэмшнэ гэсэн. Энэ ерөнхийдөө их хамаахан. Дээш нь өргөөд буцааж буулгах ийм л үйлдэл байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ үйлдэл маань ерөөсөө хоёр зүйл захирагдж байгаа. Нэгдүгээрт нь болохоор дээшээ доошоо болж байгаа энэ далаацын хэмжээ. Одоо анхаарч байна уу? Энэ хүрлээ буцлаа. Энэ хүрлээ буцлаа гэдэг ийм зайн тогж байгаа энэ далаацын хэмжээ. Дээрэс нь энэ дээшээ доошоо энэ савлах үйлдэлийг хийж байгаа давтамжийн хэмжээ хоёроос ерөнхийдөө хамаарч байгаа. Тэгэхээр чи хэдий чинээ том загсын төдий чинээ их давтамжаар ч юм уу удаан паузтай удаан давтамжаар их далаацтайгаар хийж юм. Хэдий чинээ жижиг загсан зориулсан өгөөж тоглож байна. Төдий чинээ чи жижиг загсны сонирхлыг татханд бол их юм хурдан ийм давтамжтай жижиг ийм баг далаацтай ингэ тоглох хэрэгтэй. Энэ хоёроос хамаараад ерөнхийдөө загслын арга барил нь ерөнхийдөө тогтцож байгаа өвлийн загсчлаа. Тэгээд одоо шин ийм байж дараах хувьд руу яаж шүү дээ. Том тоглоулна. Удаан пауз. Далаац ихтэй, давтамж багтай ийм байж болно. Эсвэл далаац ихтэй, давтамж ихтэй байж болно те. Ийм байж болно. Эсвэл маш жижиг давтамжтай. Тийм жижиг далаацтай, бага далаацтай, бага хэмжээний зайн тоглуулаад ийм их давтамжтай тоглуулж болох юм. Үүнээс гадна өгөөшийг бол нэг банд цоглуулад авахгүй л дээ. Загас бол ёроолоор явж болно, дундуур явж болно. Мөсний жаахан догнорч явж иж өгөөсгүй. Тийм учраас энийг цоглуулах явцдаа мөн гараа уургыг дээш нь доош нь уурганы үзүүрийг дээш нь доош нь хөдлөхөөс гадна уургыг дээш нь доош нь одоо шинэ харж байгаа. За ингээд бага давтамжтай, их давтамжтай, бага далаастай ингээд тоглож байгаа үед бол уургыг чинь ингээд дээш нь тодорхой зайд ингэж өргөж ингээд тоглуулдаг ч юм уу те. Мөн буцаагаад ингээд тоглуулдаг ч юм уу. Ийм ч юм уу байж болно. Тэгээд энийг төрөл бүрийн хувьд чи туршиж үзэх хэрэгтэй. Ер нь бол загсчлын проф байх, одоо мэргэжлийн байх энэ гол зүйл болохоор загсыг ерөөсөө маш нарийн мэдрэмжийн зөрүүн дээр л ерөөсөө загсыг илүү барих энэ чадрыг хэлж байгаа байхгүй. Ерөөсөө маш нарийн мэдрэмжийн зөрүүн дээр л ерөөсөө загсыг илүү барих энэ чадрыг хэлж байгаа байхгүй. Түүнээс гадна энэ пауз маш чухал байдаг. Жишээ нь одоо юу гэдгийг дээш нь өргөд тавиад энэ паузыг удаан хийж өгч болох юм те. Ер нь стандартын хэмжээ бол 3-4 секунд байдаг л та. Тэгээ энээс удаан хийж болно, хурдан хийж болно. Эсвэл энийг төрөл бүрийн хувилбараар одоо холиод жишээ нь хурдан давтамжтай явж яснаа пауз авлаа 2-3 үзрлээ ч юм. Ингээ хахад паузыг удаан хийж өгдөг ч юм. Жаахан дээш нь авчаад дахиад ингэдэг ч юм. Эсвэл удаан төрөл бүрийн аргаар үзэх хэрэгтэй. Тэгээд тэн дотроос хамгийн өнөөдрийн цаг агаар, өнөөдрийн цаг хугацаа, дээрээс нь өнөөдрийн энэ ус, өнөөдрийн загас, өнөөдрийн нөгөөш, миний энэ уурга, энэ утсан дээр ийм давтамжтай ингэ тоглоулбол хамгийн үр дүнтэй юм байна гэсэн вариантыг бол сонгож авах хэрэгтэй. Тэгээд тэнийг мэддэг болоод хадгалсан дараа жил хадгална. Ариун өөрчлөж яваад тэгээд дахиад энийг шинжилээд ингэж бариад боломжтой байна. За тэгээд уургыг болохоор ерөнхийдөө баг өгөөштэйг нь 90 градустай орчим өнцгөр ингэ налуу тоглуулахаас гадна төрөл бүрийн налуу дээр тоглуулж байна. Ийм ч юм уу те. Бүр тэр битгий зарим загас бүр ийм маятник хэмд одоо юу гэдэг дүүжин хэлбэрээр ингэж тоглуулахад хүртэл зарим загас нар бол дуртай байдаг. Тэгээ зүүжин хэлбэрээр тоглуулж байна. Энэ мөн та ингэж налуулахаас гадна энийг хажуу тийш нь налуулж болно. Энэ хэрээр яг бүр ингэ налуулаад ирэхээр энэ кивок маань өөрөөдөө тохиур маань уян биштэй нэлээд хатуу болж ирнэ гэсэн үг юм. Ингээд тухайн үеийн байдлаас чи өөрөө загслаа сонирхох хэрэгтэй. Энийг ингээд хажуу тийш нэгээ тоглуулсан ч болж байгаа. Ер нь хажуу тийш нь дээш нь доош нь төрөл бүрийн байрал дээр тоглох хэрэгтэй л дээ. Одоо энд бол ёроод байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр би нэг
жаахан ийм өндөрт өргөө. Ер нь ярал. Оо. Ихний загас. Хөө чи вэ? Дөнгөж дүрэл гүнээ хэмжиж итэл алгана гэдэг загас ороод ирсэн байна. Өө нилээ хөөрхөн алгана байна. Ёстой хөөрхөн алгана. За уучлаарай. Үзэгчтэй байж байгаарай. Алганыг маш цэвэрхэн зөөлхөн авах хэрэгтэй. Гимтихгүйгээр. За байж байгаа. За. За ямарсан саяны хичээл маань манай үзэгчдэд нэлээд тийм шинээр загслыг сонирхож байгаа залуучууд нэлээд тийм сонирхолтой байсан баха. За тэгээд өвөл бол ингэж балансираар бол ингэж баригдаж байна. Харин 100 яг энэ 5-7 карьерийн нууран дээр хиймэл өгөөш буюу воблероор барихад ямар байсныг та одоо тоглон сууж сонирхно. За сайн байна сонсогчдоо. За өнөөдөр бид Улаанбаатарын биокомбинат шуун фабрикийн хооронд байдаг 5-7 карьерийн нууран дээр ирээд байна да. За бид энд бол алган загас ихтэй өнөөдөр бол спиннингийн одоо туршилтыг хичээнэ. Yes. За 100 цагт ийм байлаа. За Рапалагийн хиймэл өгөөшөөр воблероор алган загас бол иймэрхүү идэвхтэй баригдаж байна. Харин одоо өвөл цагтаа эргээ очицгоё. Одоо цооногн дээр мөн хиймэл өгөөшөөр алган загас хэрхэн сонирхож түүнийг авч байгаа гэдүүлээ. Харцгаая. Өвлийн загсыг ерөнхийдөө гараар нь сайхан татаж гаргаж ирэх хэрэгтэй л дээ. Тэгэхээр энэ ч нэлээд гүнзгий 500 м гүнзгий байна уу да. За эхний дөнгөж дүрэл нэг авч яаж сайн гүнээ үзэнгүүтээ. Сонирхолтой юм байна өнөөдөр их сонирхолтой. За ингээ ёроолж жаа нэхэн. Оо хат. Юу болж байна энэ ч одоо. Дахиад сонирхоод үзье. Оп. Аха. Ай харж байна тий алгануудын татчааг. За зүмэрийг тоглуулаад байх шаардлагагүй нэ гэж ёроол. За ёроолж байгаа дээр. Ай яас сонирхолтой өдрөө ч одоо. Вэй ямар нийттэй вэ ч одоо. Энэ жилийн анхны өвлийн загас нодногоос шөрөөсөө тэр бас их хөөрхөн алган өрчихлөө шүү. Нодногоос шөрн ингээ загасчлаагүй. Өнөөдөр анх удаага карьерийн нууран дээр ирээд тэгээд би их сонирхолтой энэ өгөөш маань өөрөө за арай жижигхэн гараад ирэх шээ тий. За өгөөш маань өөрөө Рапалагийн энэ жил анх удаа одоо би анхны хүнэл болж байна да. Рапалагийн балансираар жижиг шидэл 2 удаа дүрлээ. 2-ыг авлаа. Буцаалаа. За удаалаа. Тэгээд ямар ч сонирхолтой юм. Айгуул ингээд ингэж ит бараг авах юм байна дөө. Дээгүүр байгаа загсна. За их сонирхолтой. Загсчлаа дээ. Ямар ч энэ жилийн өвлийн загсчлаа би их сонирхолтой. Эдгээр загс маань жижиг Улаанбаатарт ойрхон боловч их сонирхолтой хэлж байна. Оо, энэ яасаа олон загсны сонирхлыг үнэхээр татчихсан юм байна.
хэд хоногийн өмнө загслын Facebook бүлгийн нөгөө тэмцээн болсон шүү дээ. Загслах спорт Facebook бүлгийн тэмцээн бол ерөөсөө идэхгүй загс огт баригдахгүйгаа тэм сураг байсан. Тэгээд одоо ямар ч инглээ. Оо, энэ их хөөрхөн байна. За бичих. За нэг юм байна да. Алга нь бол үнэхээр юм байна уу? Тэгээд загас бол байгаа. Олон барихгүй гэдэг асуудал яригдах байхад тийм ээ. Өнөөдөр ч хоёулаа нөгөө эхлэн сонирхолтой зориулаад загслын хичээл хийнэ гэж байгаа штэ. Тэгээ энэ хичээл маань одоо яг ямар үр дүнтэй болох юм ба. Ер нь их тайван байхгүй юм шиг байна шин заснууд. Сонирхолтой байна. За 3 шидлээ 3 дахь. За энд үзэгч харж байна тий. За энэ ер нь удаас нь хэрэггүй. 20 секундээс дотгошоо болгоод тавих хэрэгтэй. Тэгэхгүй болох нь энэ одоо хүүтэн байна, салхитай байна. Загсны нүд зөөл салсдаг эргэтнүүд байгаа шүү дээ. Тэд нар бас тийм хүлдэх тийм магадaltaй. За өнөөдөр салхитай тэнгэр бүрхэг ёо чи юм хэлүүлэх нөө энэ чи одоо юу болж байна. Их сонирхолтой байна. Тий. За энэ татчааг нь харж байгаа бах тий. Их сонирхолтой юм болж байна. Өө их хөөрхөн алганууд орж иж байна. Химжээ дамжаа энэ төр бол ер нь бол хүнсэнд хэрглэж болохоор тийм хөөрхөн алганууд гарч ирж байна да. Намайг ч одоо бэйлийн өмсөхгүй юм шиг байна дөө. За буцаагаад хэлээ. За зүгээр зөндөө гаргаад удаа штэ. За дахиад дохиод үцүү хэлээ. Их доороос авч байгаа юм байна л да. Ерөөсөө нэг 2 см зүрх 3 см зүрхэн дээр л хөөрхөн таталтууд хийж байна да. Энэ жоо их зэвтэйхэн гарахгүй бол загсны амныг бол нэлээд гэмтээсэн агтай болж ирж байна нөгөө. За ямарч. За ингээд алганы маань энэ байна. Алганы маань энэ. Энэ хараа тий. Харагдаж байна уу тий? Тэр их ууртай байна алганы. За байж явъя да. За баяр. За манай Эко сувгдл виз дээр шинээр гарч эхлээд байгаа. Загсал хамтаа загслыг нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарыг тоглон суу сонирхсан заг сонирхтой баярлалаа. За бид нар дараагийн хамтаа загслын нэвтрүүлгийн дараагийн дугаараар та бүхэнд загслах олон аргууд, техник хэрэгслүүд, тэдгээр яаж ашиглах вэ? Энэ хичээлүүдийг сурлаар хөрөх болно. Дээрээс нь Монгол орныхоо олон сонирхолтой газруудаар явж төрөл бүрийн загсыг одоо сая бид нар дандаа алган загс үзүүлээд дараагийн удаад өөр загсыг ч юм уу те удахгүй бас гээд загслах спортын тэмцээнүүдийн талаар сонирхолтой нэвтрүүлэг хүргэх болно. Ташрамд дуулахад Монголын цэнгэг усан загслын спортын холбоо, олон улсын спортын загслын холбоонд элсэж байгаатай холбогдуулаад бидэнд монголчуудад, Монголын загсчдад хамгийн анхны дэлхийн аварга шалгалт тэмцээний урилга өчигдөр ирсэн байгаа. Энэ бол 2013 оны дэлхийн 10 дахь удаагийн дэлхийн аварга шалгуулах Ice Fishing буюу мөсний загслын тэмцээний урилга ирсэн байгаа. Энэ тэмцээн 13 оны 2 дугаар сарын 5-наас 17 оны өдрүүдэд Америк нэгдсэн улсад зохион байгуулагдсан. За ямар ч сан энэ урилга ирнэ гэдэг нь монголчууд өнөөдөр олон улсын тэмцээнд, олон улсын загслын спортын холбоо Монголын загсчдыг ямар ч сан бүртгэж авлаа гэсэн гэж үгтэй ойлгоорой. Тэгээд хамтдаа шүү, хамтаа загслая. Тэр бас их хөөрхөн алганы өрчлөө шүү. Тэр их ууртай байна. За ээж явъя да. За баярлалаа. Яс сонирхолтой өдрөө чи одоо алганыг маш цэвэрхэн зөөлхөө авах хэрэгтэй. Гинтихгүйгээр. Юу болж байна ч одоо. Өстөө өөр. За уучлаарай. Өгөөш маань өөр. За арай жижиг гараад ирсэн шүү дээ.